сайн байцгаана уу? Бодлогийн дараагийн нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар сошиал медиа хэрэглээ болон түүний сэтгэл зүйд үзүүлж байгаа эерэг болон сөрөг нөлөөний талаар ярилцах байгаа тийм. За яагаад сошиал медиаг сонгож авсан юм бэ? Яагаад сошиал медиа бит хоёрын хувьд бодлогынхны хувьд чухал асуудал вэ гэхээр нэгдүгээр дэргэн тойрны маань хүмүүс сошиал медиад хэтэрхий их автаж байна. За түүний сөрөг нөлөө нь бид нар дээр гарч ирж байна гэж тийм. Нөгөө талаас ялтчгүй сошиал медиас болж хүмүүсийн сэтгэл зүйд стресс, депресс, за бүр цаашлаа депрессээс үүдэлтэй томоохон асуудлууд тийм. За бүх асуудлуудыг дурдаад дэмий баг. Тэгвдгээр асуудлууд гараад байгааг ажиглаад байгаа учраас маш олон тоон статистик мэдээллүүд цацагцаар байгаа учраас энэ асуудлаар ярих ёстой болов уу гэж бодож сонгож авсан байна. За, Слингийн хувьд сошиал медиа чамд яг эерэг болон сөрөг ямар нөлөөллүүдийг өдөө хүртэл ашиглаж эхэлсэн цагаас хойш үзүүлсэн гэж бодож байна. Хувийнхаа үднэстэй би бол нэг тийм айхтар хэрэглээтэй хүн биш аахгүй юу? Гэхдээ яагаад ийм хэрэглээг айл болох танах гэж хичээдэг болсон бэ гэхээр яалтчгүй ингээд миний эрч хүч энергиэс зулгаагаад байсан. Тэрийг ингээд мэдрэгдэхүйд хэмжээгээр намайг унгаагаад байсан болохоор хүчээр зориудаар хэрэглээгээ ер нь бол багасгасан. Тэр миний хувьд бол туршлага тийм байгаа. Гаргасан эерэг нөлөө байгаа юу сошиал медиаг ашиглаад? Мэдээж хэрэг байгаа. Одоо ээж маань гадаадд байдаг. Тэгээд ойр татны хүмүүс нь энэ тэнд байдаг хүмүүсийн хувьд бол нөгөө холбоо харилцааг аягүй ойртуулж өгч байгаа гэдэг утгаараа бол маш их хэмжээний эерэг нөлөөллүүдийг үзүүлж байгаа тийм. Тэгэл ямар ч цаг алдахгүй яг нэг мөчүүд байгаа юм шиг л ингээд хамтдаа цагийг өнгөрүүлээд явж иж болохоор болсон байгаа нь мэдээж хэрэг эерэг нөлөөллүүдийг үзүүлж байгаа. Тийм. Яг одоо хоёулаа бол онлайнаар подкаст бичиж сууж ийн гэдэг чинь өөр амар том зүйл байгаа байхгүй тийм. Сошиал медиа байхгүйсэн бодолтой подлог байхгүй холаа гэж. Тийм яг зөв. Сошиал медиагийн хамгийн эерэг тал нь бид нар одоо энэ хөл хорионы үед мэдж байгаа байхгүй юу тийм. Хэрвээ байхгүйсэн бол маш олон бизнесүүд таг гацах байсан байна. Харин тийм тийм. Тийм. За тэгэхээр яг сошиал медиа гэж юу хэлээд байгаа юм бэ? Зөвхөн ингээд онлайнаар нэг хараад яриад байгаа зүйлийг л сошиал медиа гэж хэлээд байгаа юм уу гэвэл нэгдүгээрт үгүй тийм. Сошиал медиа гэдэг маань нөгөө талаар сошиал платформ гэдэг маань хүн хоорондын харилцааг дижиталжуулахын зэрэгцээ. За нэгнийхээ зургийг харах, бичлэгийг шеэрлэх, нэгнийхээ санаан дээр олон нийтээрээ цуглаж хилцүүлэг хийх, тэр форумыг үүсгэх, за бүр цаашлаад платформыг дамжуулан сурталчилгаа маркетингууд явж бизнесүүд өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдээ борлуулах зэрэг энэ бүх харилцааг барьж байгаа зүйлийг маань сошиал медиа гэж хэлээд байна. Үүнд нь Facebook, Instagram, Snapchat, одоо TikTok бол сүүлийн үед маш гайхамшигтайгаар орж ирлээ шүү дээ. Хүч түрэн орж ирлээ. За эдгээр бүгдийг маань сошиал медиа гэж хэлээд байгаа. Энэ бүгдийг ашиглаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйд нь гарч байгаа эерэг болон сөрөг нөлөөллүүдийн талаар одоо бид хоёр ярих гээд байгаамаа тий. За сошиал медиаг тэгвэл хоёул шууд сөрөг зүйл рүү орчих. Сошиал медиа яг хүмүүст юу үзүүлээд байна? Ямар сөрөг нөлөө үзүүлээд байна гэдгээр. Окей. За маш олон судалгаанууд болвол сэтгэл гутрал болон түүний шинж тэмдгүүдийг сошиал медиа үүсгээд байна гэж нотлоод байгаа. Давхарцсан тоогоор тий. За энэ ч бол нэг судалгаа байгаа. Эний ялангуяа өсвөр нас болон одоо яг бидний үеийн залуучуудад маш илүүтэйгээр нөлөөлөд байна гэдэг. За энэчнээс аваад үзэх юм бол өсвөр насныхны хувьд 2005-аас 17 оны хооронд сэтгэл гутралын хэмжээ 52%-аар нэмэгдсэн байна. Нэг 10 хэдхэн жилийн дотор. За залуучууд буюу 18-аас 25 насныхны дунд 63%-аар нэмэгдсэн байгаа юм. Тэр бүр илүү том тоо болоод ирж байгаа. Тэгэнгүүт мэдээч хэрэг энэ бол нэг юм корреляц хамаарал байгаад байгаа. Гэтэ бас өөр нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүд байхыг үгүйсэхгүй. Ямар ч байсан сэтгэл судлал болон энэ сошиал медиа хэрэглээний талаар хийгдэж байгаа судалгаанууд олон одоо давтагдсан байдлаар бол энэ нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна гэдгийг нотолж харуулад байна. Яг тийм. Тэгээд бас энэ сошиал медиагийн нөлөөнд яг ямар насны хүмүүс илүүтэйгээр өртөөд байна вэ гэхээр яг өсвөр насныханаас илүүтэйгээр өсвөр насны өмнөх
наснд явж байгаа буюу 10-аас 14 нас за мөн түүнээс бага нас руу ороо явчихаа. Энэ насны хүүхдүүд бүр хамгийн илүүтэйгээр өртөж байгаа тоо байна. За ерөөсөө 10-аас 11 он хүртэл буюу сошиал медиа ирчиг аваагүй, хүчиг аваагүй хүмүүс танигдж амьдралынхаа нэг хэсэг болоогүй байсан үеэс хойш 10 жилийн дотор тийм. За энэ үслэнгийн ирдэг он цаг хугацаанд багтж байгаа юм. 15-аас 19 насны охтуудын амиа орлогын оролдлого 62% ихссэн гэж байгаа байхгүй. За гэтэл 10-аас 14 насны хүүхдүүдийнх 189% гэж байгаа байхгүй тийм. Бүтэн 2-3 баг ч одоо хэдэн шоу нэмэгдээд байгаа тийм. Тэгэхээр яагаад вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгээ яагаад бага насны хүүхдүүд илүүтэйгээр энэ сошиал медиагийн сөрөг нөлөөнд нөртөд байгаа юм бэ гэхээр нэгдүгürt бага насны хүүхдүүд маань өөрийгөө огтдоос олоогүй явж байгаа, өөрийгөө хинбэ гэдэгт дөнгөж танилцаж эхэлж байгаа тэрхэн нас байгаа. Гэтэл тэр насн дээр ерөөс амьдралын бүхий л сөрөг болон иргэн байгаа л. Гэхдээ дийлэнхтэй сөрөг зүйлстэй ерөөсөө бүртгүүлээд уулзах боломжийг сошиал медиаг бүрдүүлж өглөө л дөө тийм. Хүн болон сөрөг зүйлүүдийг нийтлж идэг. За үнэн биш мэдээллүүдийг нийтлж идэг. Хүн болгон өөрийнхөө дагагч нэрийг өөрийнхөө зурган дээр авч байгаа лайка, постн дээрх лайка нэмэгдүүлэхийн тулд өөрөөсөө гэсэн үнэн худал мэддэхгүй зүйлсийг бичиж идэг. За тэгээд жаахан олон дагагчтай хүмүүсийг нөгөө хүүхдүүд нь очиод энэ хүнээс мондөг хүн гэж бодоод дагчдаг. Хэлсэн үг болгоныг нь дөөрөх гал үзчихдэг. За тэгээд дээрэс нь өөрийгөө хинбэ гэдгийг мэдэхгүй учраас харж байгаа үзэж байгаа хүмүүстэйгээ адилхан болох гэж хичээж эхэлж байгаа тийм. За тэгээд адилхан болох гэж хичээж эхлээд өөрийнхөө санаанд за мөн өөрөөс нь гаднах бусад гадаадаас өөрийг нь харж байгаа хүмүүсийн санаанд нийцэхгүй байгаа тэр мэдрэмжийг аваад ирэхээр нөгөө хүүхдүүд чинь стрессийг даван туулах чадвар багтай, өөрийгөө голох, өөртөө итгэл нь бүрэлдээгүй байгаа дээрээ бүр муутцсан явж байгаа. За энэ асуудлууд нь стрессийг нэмэгдүүлээ. За бүр цаашдаа сэтгэл готролд хүртэл орж байгаа. Хүүхд дийлэн хүмүүс нас багах тусам сэтгэл зүйн асуудлуудад бага өртдөг, хүнд загнуулаад ууралдаггүй, гомддоггүй гэж бодд юм шиг байна. Гэхдээ хүүхэд байхад тэр эмзэг сэтгэл зүйдээр л хүүхэд ерөөсөө бүх зүйлийг хамгийн ихээр мэдэрч байгаа. Харин нас ахих тусам тэр зүйлүүдийг даван туулах чадвар буюу тэр resilience гэж хэлээд байгаа. Тэр чадвар нь нэмэгдэж идэг. Тийм учраас энэ хүүхэд байгаа насн дээр нь бага насн дээр нь сошиал медиагийн хэрэглээ бол ингэж их сөргөөр нөлөөлж байна. Тэгээ нөгөө хүүхдүүдийн цагаа өнгөрүүлж байгаа үйл явц ч гэсэндээ шал өөр болчихж байгаа шүү дээ тий. За яг одоо нөгөө бага насны үед аваад үсэх юм бол яг нөгөө тоглох замаараа нийгмийн харилцаанд орох замаараа хүн болвол хөгжиж идэг. Танин мэд хүнч тэр одоо тэр нийгмийн чадварууд нь ч тэр хөгжиж идэг. Гэтэл яг нөгөө одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг аваад үсэх юм бол хүүхдүүд ихэвчлэн утасны цаанаас биет бус харилцаанд ихэвчлэн ордог. За тэгээд яг түрүүний 40 хийсэн явдлууд бол бидний дүүнер дээр бүр ингээд үнэхээр бүр ингээд тултал нь харуулж байгаа байхгүй юу? Жишээнүүдийг. Тэгээд нөгөө одоо янз бүрийн цахим тоглоомонд одоо ээж аауд бол ихэвчлэн энэ одоо утаснасаа зүгтсэн тоглоомонд донд чинь бла 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 гэл ер нь одоо чи над уцаа байл бити наатахаа үзээдээ одоо янз бүрийн хүмүүстэй хийсэн бичлэг үзэхгүй шүү гэдэг ч юм уу гэх мэтчлэнгээр хязгаарлалтуудыг тавьдаг буруу гэдгийг ямар ч байсан мэдээд байдаг. Гэтэл эргээд нөгөө шууд одоо өгөөсгөж байгаа шууд үзэж байгаа тэр дурлаж байгаа ямиг нь шууд ницааж байгаа нь эргээд нөгөө нэг ээж одоо эцэг их болон хүүхдийн хооронд үүсээд байгаа тэр нөгөө харилцааг бас ингээд хүндэрхт нөлөөлөд байдаг. Яаж тэрийг таслахаа бас мэддэггүй гэл ер нь асуудлуудыг айгүй их үүсгээд байна л та тий. Яг тийм тий. Тэр шууд ницаалт бол ерөөсөө хүүхдтэйгээ сонирхож байгаа зүйлийг нь эрс үгүйсгэж байгаа зүйл болчихж байгаа тий. Тэгэнгүүт ч хүүхэд гэрийнхэн миний хийдэг зүйл дургу буюу ерөөсөө миний хийдэг зүйл дургу гэж хүлээж авахгүй надад дургу л гэж тэрийг шууд тосгож хүлээж авч байгаа тий. Тэр чинь өөрийнхөө хийж байгаа зүйлийг нь яг өөрийн бодит хинбэ гэдгээс ялгаж салгаж ойлгоогүй байгаа тэр насн дээр хэцүү зүйл болоод байгаамаа гэж тий. За тэгэл одоо энийг гарцсан юу байж болох вэ гэхээр аль болох нөгөө хүүхдийнхаа амьд харилцаанд орох нөхцөл байдлуудыг бий болгож өгөх клубүүдэд явуулах сургалтууд дугуулангуудаар хичээлүүлэх гэдэг ч юм уу тий. Араа нэг өөр орчин нөхцөлд ороод энэ нэг амьд харилцаа гэдэг чинь ийм юм байдгийн шүү. Чиний над үзээд хараад байгаа юм чинь яг амьдрал биш шүү гэдгийг ээж аав нар маань айгүй ойлгуулж өгөх хэрэгтэй юм шиг санагддгийн. Тэгээд би сая нөгөө нэг яг сургуулаа төгсөөд нэг 2 сар орчим сургууль цэцэрлэгүүдэд ажиллаж үзсэн.
судлаачаар. Тэгээд ер нь ингээд анзаараад явж байхад утасны хамааралгүй хүүхэд гэж ер нь бол байхгүй. Тэр нь ихүү багуул гэж яригдахаар болсон. Зарим тохиолдолд бол донтолтын хэмжээнд очсон хүүхдүүдийг хүртэл ингээд химийн юм шиг, үзэгдэл юм шиг яриад өөгшүүлээд яваад байгаа тохиолдлууд ч гэсэн байсан. Тэгээд ээж аавуудын зүгээр ихэвчлэн гаргадаг алдаа тиймэрхүү байсан болохоор тэрийг бас сэдвээсээ багахан хазаагаад хэлчихлээ. Тийм. Тэгээд яг хэрэглээ нэмэгдээд эхлэхээр эн чинь дэлгэцийн хамаарал буюу нэг төрлийн донтолт болоо хувирчин тий. Тэгэхээр хүүхдийг энэ хар далайд ингээд түлхээд унахчиж байгаа хэлбэр болчихж байгаа юм л да. Хэрэглээг нь зүгээр хязгаарлахгүй бол тий. Зөвхөн компьютер тоглоомонд хүүхэд донтоод байд юм уу? Зөвхөн тэр цус нүчтэй зүйлийг хараад тэр нь сөргөөр нөлөөлөд байд юм уу гэвэл үгүй байх нэ. Энэ сошиал медиа гэдэг найз нөхд нь бүгд байгаа. Харж үлгэр дүүрээр л авч байгаа хүмүүс нь бүгд байгаа. Тэр хүмүүс нь зураг постолж идэг, үзэл санаагаа бичээд нэгнээсээ урамшуул буюу лайк, комент, шеэр гэдэг одоо жижиг шагналуудыг авч идэг энэ нэг механизм бүрдсэн байгаа үед эцэг эхчүүд маань анхаарлаа бүр илүү хандуулах шаардлагатай болж байгаа юм аа тий. За ингээд лайк, шеэр яриад эхэлсэн юм чинь ерөнхийдөө лайк, шеэр хүний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлээд байдаг гэдэг рүү орё тий. За тэгэхээр лайк, шеэрийг би сая жижиг хэмжээний шагнал гэд хэлсэн. За яагаад шагнал юм бэ? Тэнцэнээс хүн яг юу аваад байгаа юм те? За юу аваад байна уу гэхээр хүний өөрийн дотоод хэрэгцээнд нь буюу Абрахам Маслоугийн сэтгэл судлаачийн гаргаж ирсэн онолоор бол хэрэгцээний шатлал гэж байдаг те. Энийг сонсож байгаа хүмүүс маань дийлэнх мэддэг байх. Хамгийн эхлээд хоол, хүнс, аюулгүй байдлаас эхлүүлээд дээшгээ шатаах тусмаа бусдад хүлээн зөвшөөрөгдөх өөрийгөө илэрхийлэх гэдэг хэрэгцээ хүний суурьнд байж байгаа гэж Абрахам Маслоу үздэг. За тэгвэл сошиал медиа бид нарыг өөрийгөө илэрхийлэх болон бусдад таалагдах гэдэг тэр хэрэгцээг хангаж өгөх хамгийн зөв сууг болоо гараад ирсэн тийм. Ерөөсөө би юу хүсснээ өөрийнхөө миний орчин юм чинь гээд профайл дээрээ постлж, шеэрлж хэлж болдог. Тэгээ яагаад нөгөө үзэл бодлыг сөргөөцөлсөн хүмүүсийг те үзэл бодлыг шүүмжилсэн хүмүүсийг би өөрийнхөө орчинд юу хэлхээ өөрөө мэдья гэж өөрийгөө өмгөөлөх хандлагатай бас болцсон те. Ерөөсөө энэ орчин бол миний орчин, наа хүрээлэн байгаа хүмүүс бол миний үзэл санааг дагаад дүүрээгаад альсвал дэмжиж байж байгаа хүмүүсээр хүрээлүүлээд байж ах сонирхолтой. Түүнийг энэ дэмжиж байж байгаа хүмүүсээс одоо өөрийгөө илэрхийлсэн юм чинь урамшуулал аваад байгаа зүйл болчихж байгаа байхгүй тий. Хүмүүс нөгөө үзэл бодлыг нь лайклал, шеэрлэл, доор нь комментэн дээр нь дэмжээл би ч өстой болоод шүү гэж бусад хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж аваад байгаа байхгүй тий. Гэтэл тэнд лайк болон шеэрийн тоо одоо буураад ирэл дээ тий. Магадгүй нэг хүн 7 хоногт 7 пост хийдэг. 7 постных нь эхний 6 пост нь 100 лайк дандаа давж явж байгаа. 7 дахь өдөр дээр магадгүй нэг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө жаахан сонин пост биччихсэн. Тэгсэн чинь нөгөөх нь 100 хүрэхгүй лайк авчиж л тээ. Энэ үед нөгөө хүний дотор юу болох вэ гэхээр яана намайг даагснаар маа надад дургу болцсон юм биш байгаа да. Миний найзууд намайг тохоо ойлж байгаа юм биш байгаа да. Би эсвэл яагаад ийм тэнийг юм бичсэн болоо? Надад буруу байгаа юм болов? Эсвэл хүмүүс өөрчлөгдөд байгаа юм бол төмөн юм толгойд нь орж ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хэрэгцээнд хангагдаад байгаа мэдрэмжийг авж яагаад хэрэгцээ хангахтайгаа болоод ирэхээр мэдээж айдас сандрал үүсэх байхгүй тий. Хоолтой байж байгаад өдөржингөө хоолтой байж байгаа нэг өдөр огт хоолгүй байна гэдэг чинь тэр хүнд аюулын мэдрэмжийг төрүүлнэ шүү дээ. Яана би өсөөд өгч үедээ хаанаас хоол олж идэх вэ? Толгой нь хамгийн гол бодох зүйл нь хоолол болж хувирна тий. Энийг нэг нэршлэр болохоор tunnel vision буюу ийм түнэлийн харц гэдэг, түнэлийн харагдац гэдэг нэршлэр тайлбарладаг тий. Tunnel гэдэг маань ингээ нэг хонгил байгаа шүү дээ. Ерөөсөө тэр хонглоор л нэг зүйлийг хараад байна гэсэн үг тий. Тэр хонглоос гадна өөр юу байгаа юм, хонглын эцэст юу байгаа юм хамаагүй зүгээр тэр хонглын төгсгөлд харагдаж байгаа гэрлэл чухал тэрний төлөө явж идэг. Хоолгүй болсон хүн яг л тийм те. Нэг өдөр хоолгүй байла, хоёр өдөр хоолгүй байла, хоолол бодох байхгүй. Тэр хүн бус зүйлийг бодоход хүндрэлтэй, маш хүндрэлтэй те. Тэгэхээр тэр хэрэгцээ буюу ямар хэрэгцээ вэ гэхээр бусад таалагдж байгаа хэрэгцээнд хангахгүй байгаа үед бусад таалагдах хэрэгцээгээ л одоо хангахын төлөө явчихж байгаа байхгүй те. Нөгөө харагдсан түнэлийн сүлд байгаа гэрэл болох олон лайк авах, олон шеэр авах, олон комент авах болоо хувирчин гэсэн. За олон шеэр, олон комент, олон лайк авахын тулд одоо тэр нэг түнэлийн эцэс рүү гарчихын тулд бусад амьдралынхаа хүрээллийг хүн алдаж эхэллээ шүү дээ, тийм. Гэр бүлийнх нь юу хэлж гин, гэр бүлийнх нь тэр хүнийг урамшуулад хангалттай их таашаал өгч чадахгүй. Найзууд нь чат өчөөд хангалттай их таашаал өгч чадахгүй. Тэр 100 гэдэг тоо өөрийнх нь таашаал авах хэмжүүрийн стандарт болчихж байгаа байхгүй тийм. Ерөөсөө хамгийн доод стандарт ч юм уу, дээд стандарт ч юм уу тийм. Тэгэхээр тэр нэг зүйлийн төлөө хойноос нь хөөцөлтөд анхаарал нь бусад зүйлүүдэд төвлөрөхгүй, тогтохгүй
ажил дээрээсээ анхаарал нь сарндаг, хичээл дээрээсээ анхаарал нь сарндаг, найз нөхдөд уулзж байхдаа утсаа хараа сууж идэг, гэр бүлийнхээ хоолны ширээн дээр сууж байхдаа утсаа хараа сууж идэг. Эсвэл байнга чүлчин дээр юмтай тий. Салгаж чадахгүй тий. Салчих юм бол юу гоё юм болоод өнгөрчих болоо, надаас холоор юу өнгөрчих болоо гэдэг. Fear of missing out гэдэг бас нэр томьёо гэдэг. FOMO буюу яг би юунаас хоцорч болоо гэсэн айцтай тий. Тэгэхээр энэ болгон маань хүн түгшүүрийг, айцыг, сандарлыг үүсгээд байна. Эхний ээлжинд те. За ингээ эхний ээлжинд айц, түгшүүр сандралтай байгаа хүн чинь энийг удаан хугацаанд мэдрээд яваад байхаар стресс болж хувирнаа. Тэгэхээр стресс маань за мэдээж сөрөг болон эерэг стресс гэж байдаг. Сөрөг стрессийг энд ярьж байгаа те. Сөрөг стресс дарамт шахалтууд хурж ирнэ. Би яагаад байгаа юм болоо? Би яагаад хүмүүст нийцэхгүй байгаа юм болоо? Миний юу болохгүй байгаа юм болоо? Яавал би таалагдчих вэ гэд бүр сүулдэ зүгээр л эхлээ өөрийнхөө байж ирсэн аа. Одоо жоохон анхаарал нь бус хүмүүс өөрөөс нь холдоод ирэнгүүт хэрхэн тэр хүмүүстэй буцаж таалагдах вэ болоод ирнэ те. Тэнгүүт өөрийнхөө дотроос өөрийгөө таалаад аз жаргалыг мэдрэх биш, өөрийнхөө дотроос өөрийнхөө үнцнийг хайх биш. Бусад хүмүүс өөрийг нь таалж ивэл аз жаргал мэдэрдэг болж хувирж байгаа байхгүй те. Бүр сүултээ. Бусад хүмүүс өөрийг нь үнэлж өөртөө итгэлээ олж авч яадаг. Тэрчэнээс цэнэглэгдэж өөрийнхөө бусад амьдралын хүрээлэлтэй урамтай байдаг те. Ингээд ерөөсөө нэг юмнаас хамааралтай болоод хөрчиж байгаа байхгүй. Энийг донтолт, энийг хамаарал гэж хэлээд байгаа маа те. Тэгэхээр энэ нь зөвхөн хүүхдүүд биш, энэ бүх насны хүмүүстээр тохиолдох энэ зүйлүүд байна гэж. Тэгэхээр яг нийгмийн харилцаа, амьдралын тэр бодит мөчүүдээс авч чаддгүй зүйлийг нь буюу одоо нэг хүн миний зурган дээр зүрхт арчлаа. За энэ бол миний тархинд допамин ялгаруулчлаа. Өөр юм одоо допамин ялгаруулах тийм эрч хүчтийг ингэж өгөх одоо юу гэдэг чинь нэг таатай мэдрэмжүүдийг өгөх зүйл байхгүй байгаад байгаа учраас эсвэл өөр зүйлээс эргэлхийлье гэж бодохгүй арай амар хэлбэрээр олж байгаа зүйл нь нөгөө нэг сошиал хэрэглээ болоод байгаа учраас бидний өнөөдрийн энэ хамаарал үүсэж байгаа юм болов гэж юусе хараад байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж хэрэг нэг хүн одоо би нэг айгүй гоё үхтэй айгүй гоё юм пост оруулаад доор нь айгүй хөөрхөн гарсан зураг тавьчлаа. За тэрэн дээр ингээл хүмүүс айгүй гой сэтгэл бичээл за яста чи хөөрхөн шүү чи мундаг шүү гэж бичлээ. Хитэн зүрх дарлаа. За энэ хугацаанд бол миний тархин дотор допамин ялгарч яах юм л та. Тэгэнгүүт хамгийн аюултай зүйл нь тэр допамин тийм удаан хугацаагаар үргэлжлэл ялгараад байхгүй юу? Тэгж яагаад байхгүй болчихно. Байхгүй болгоод нь би яах вэ гэхээр дахиад нөгөө аз жаргалын таатай мэдрэмжийг авахын тулд дахиад нөгөө пост бичих байхгүй юу? Тэгээ нөгөөдхөө бичихийн тулд яг нөгөө нэг бусад хүмүүс юу гэж бодох болоо. Хэрвээ ингэж оруулвал нөгөө өмнө дараад исэн зүрхээ дарах болов яг түрүүний чиний хийсэн зүйл гарч ирээд. Ерөөсөл нэг иймэрхүү л үйл явц болоод байгаа. За тэгээ эргээд энэ одоо бидний зохисгүй хэрэглээ нь бидний нойронд хамгийн ихээр нөлөөлж байна. Яг тийм. За яг ингээд орой унтахаас өмнө уцаа оролдож байгаа бол бүр тэсгээ байгаад ирэхийн цагт уцаа тавьж штэ тий. Нүд аргаад за болио гэж тавьж байгаа тий. Тэгэл одоо ер нь бол сүүлийн жилүүдэд хамгийн их ажиглагдж байгаа зүйл бол нойргуудлын асуудал, хөгшин залуугүй л айгүй хэцүү болж байгаа. Ерөөс нойрны зөв хэмнэл гэдэг зүйл байхгүй. Тэгээ хүн чинь нөгөө нойр хоолноосоо ирч хүч энерги авч явдаг төрлийн одоо биет учраас нойроо авч чадахгүй, хангалттай чанартай унтаж амарч чадахгүй болоод ирэнгүүт өдрийн цагийг маш их үр бүтээлгүй өнгөрүүлдэг. Ингээл нөгөө нэг яг юм чөтгөрийн тойрог шиг л биенийхээ одоо өөр асуудлуудыг нөхцөлдүүлэл яваад л байгаа юм л та. Яг тийм. Тэгээд сая юу ярьж исэн? Нойрны асуудлыг ярьж исэн. Нойрон дээрс сошиал медиагийн хэрэг. За зөвхөн бас сошиал медиа шүү дээ. Зүгээр дэлгэцэн хэрэглэнээс болоод нойр гарч ирж байна. За одоо болохоор депрессийн тухай буюу сэтгэл готрлын талаар ярьж байсан тийм. Тэгвэл энэ сэтгэл готрлоо бид хоёр сая хүн өөрийгөө илэрхийлэх бас өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байгаа тэр мэдрэмжийг авах байдлаас нэг үүсч болох юм а гэж тайлбарлалаа. Одоо нөгөө талаас сошиал медиа бусад хүмүүсийн амьдралыг бидний нүдний өмнө аваад ирлээ шүү дээ тийм. Гэхдээ ямар талыг нь авчирсан юм бэ гэхээр ямар талаа хүн бусад харуулахыг боломжтой үлдээсэн бэ гэхээр амьдралынхаа бүх эерэг талуудыг бусад харуулах боломжтой үлдээсэн тийм. Яагаад хүмүүс амьдралынхаа эерэг талыг л тэгвэл сурталчлаад байгаа юм? Яагаад амьдралынхаа эерэг талуудыг л бусдад хуваалцаад байгаа юм? Яагаад тэгэхээр нөгөө өөрийгөө илэрхийлэх, бусдад таалагдах мэдрэмжэндээ хөтлөгдөж л өөрийнхөө эерэг зүйлүүдийг тэнд хуваалцаж байгаа шүү дээ. Тэрнээс биш баахан сүрэг юм бичээд л байх юм бол хин ч өөрийг нь таалахгүй, хин ч өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй учраас тэнд ямар ч хэрэг байхгүй тийм. За тэгэхээр яагаад сошиал медиа зөвхөн эерэг зүйлүүдээр илүүтэйгээр хүмүүс илүү
зүйлийг хуваалцахдаа өөрсдийнхөө амьдралын эрэг талыг гаргаад байгаа шалтгаан нь тэр. За тэгвэл одоо би нэг хэрэглэгч байгаад баахан хүмүүсийн эрэг амьдралыг орж харуул юу болох вэ гэхээр өөрийнхөө амьдралыг харьцуулж эхэлнэ те. Яагаад тэгвэл харьцуулаад байгаа юм бэ гэдэг шалтгаан. Харьцуулна гэдэг маань хүн өөрийнхөө үнэлэмжийг, өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө хинбэ гэдгээ олж авах хамгийн гол процесс байдаг. Тэгэхээр энэ харьцуулалтыг хүн ухамсартайгаар хийгээд байна уу гэхээр үгүй. Угаасаа дотоод мөн чанараас бусдтай өөрийгөө харьцуулж иж нөхцөл байдлаа харьцуулж иж өөртөө итгэлээ олж авч байгаа. Тийм учраас энэ өсвөр насны хүүхдүүдэд клубүүдэд хамруулах, өөр хичээлээс гадуурх олон ийм activity буюу энэ үйл ажиллагаанд хамруулах нь бусад хүүхдүүдтэй очиж уулзаж танилцаад тэнд өөрийгөө бусдтай харьцуулаад бусад хүүхдүүд ямар байгаад байгаа, би ямар байгаад байгаа, бусад хүүхдүүд ямар байгаад илүү амжилттай байгаад байгаа, ямар байгаад илүү аливаа зүйлийг хийж чадаад байгаа. Тэр болгоныг өөртөөгөө харьцуулж юмыг олж авах болохын тулд бусад үйл ажиллагаануудад хамруулаа гэдэгтэй. Тэгэхээр бусад үйл ажиллагаанд хамруулахдаа мөн мэдээж хамруулж байгаа үйл ажиллагааных нь гол зорилгыг нь харгалзаж үзэх шаардлагатай. Номын клуб юм уу, хөгжмийн клуб юм уу, спорт юм уу. Тэр болгон дээр хүүхдийн сонирхол байх ёстой. Гэхдээ тэр клубүүдээс хүүхдийн холж авах хамгийн гол зүйл нь өөртөө итгэх итгэл, өөртөө итгэх итгэлээ бусад хүүхдүүдтэй харьцуулж өөрийгөө хаана явж гин гэдгээ таньж мэдэх замаар. За тэгэхээр энэ бол ингээд хүний мөн чанарт байдаг зүйл байхын харьцуулна гэдэг юм. Тэгсэн чинь сошиал медиа дээр ороод ирсэн чинь хамаг л хүмүүс хамаг гой сайхнаа тавьчихсан, нийтэлсэн. Би өөрийнхөө амьдралыг харьцуулаад уг нь сошиал медиа байхгүй байсан бол би за гэрийнхэнтэйгээ, за өсрээд ажлынхантайгаа, ангийнхантайгаа, эргэн тойрны найзуудтайгаа л өөрийгөө харьцуулах байхгүй юу те? Ажил нөгөө номын клубийнхантайгаа. Харьцуулалт маань хамаагүй жаахан байсан. Тэгээд түүнээс авах би хэрвээ сөрөг мэдрэмжүүд авах юм бол тэр сөрөг мэдрэмж нь мөн төдий чинь бага байхгүй юу те? Тэгээ хамгийн гол нь нөгөө харьцуулж байгаа хүмүүсийнхаа сүрэг зүйлсүүдийг нь ч гэсэндээ бид нар яг бодит харилцаанд мэдэх боломжтой шүү дээ тий. Гэтэл сошиал медиа дээр байгаа тэр гоё сайхан хүмүүсийн сүрэг зүйл нь биднэрт харагдахгүй шүү. Тэр яах юм? Яг амьдралын цаана юу болоод байгаа нь тэр мэддэхгүй тий. Тэгтэл хүн одоо өөрийгөө харьцуулахдаа мэдээж аз жаргалтай, амжилттай эерэг байгаа байдлаа л хүн харьцуулна те. Яагаад гэвэл илүү л аз жаргалтай амжилттай эерэг байхын тулд хүмүүс амьдарч байгаа. Цаашдын хамгийн эцсийн зорилго нь тэр л байгаа да. Тэгэхээр тэрний төлөө л харьцуулж байгаа. Тэр болгоноо л харьцуулна. Тэнгүү тэнчнээс өмнө бол ингээд бага тооны хүмүүстэй өөрийгөө харьцуулдаг байсан бол одоо хязгааргүй олон хүмүүстэй өөрийгөө харьцуулах болчлоо шүү дээ. Хаа байсан Канадад амьдарч байгаа хүнтэй өөрийгөө харьцуулж болж байна. Яагаад гэвэл Instagram дээр зүгээр browse гэдэг функцийг ашиглахад л ерөөсөө дэлхийн өнцөг болон боронд байгаа хүмүүсийн аяллалын зурагнууд, амттай хоол идж байгаа зурагнууд, онгоцонд байгаа зурагнууд те. 9 шидийн газар очиж үтсэн зурагнууд тэнд ерөөсөө өөрийгөө харьцуулахгүй байх боломж байхгүй те. Ямар сайн сэтгэл зүйн дархлаатай хүн байгаад, ямар сайн өөртөө итгэх итгэлийг олж авсан хүн байгаад, ямар ч амжилтанд хүрсэн хүн байгаад тийшээ орох юм бол заавал юу лээ? Би хаанагаа байгаа вэ гэж бодохоор зүйл байгаад байгаа байхгүй те. Тэгэхээр энэ олон хязгааргүй харьцуулалтын дунд стресстэй тэгээд сүүлд нь ерөөсөө өөртөө итгэх итгэлгүй. За окей, би ерөөсөө л чадахгүй маань. Би ерөөсөө юу ч хийж мэдэхгүй юм байна. Би ерөөсөө гоё байх боломжгүй юм байна. Гэт нөгөө нэг харьцуулсан хүмүүсийнхээ амжилтанд хурдхан шиг хүрчих гээд байдаг. Даанч юм гэдэг чинь цаг хугацааны аль эсвэл хүссэн зүйл болгоно болоод идэг зүйл биш шүү дээ, тий. Тэгээ чадахгүй болохоор за ер нь болио л гэ буугаад өгөх хэрэгсэлтэй тий. За ингээд за боли гэд буугаад өгж байгаа хүн маань цаашаага юу хийх юм бэ амьдралдаа? Окей, ерөөсөө гарах ганц шийдэл нь амиа орлох оролдлого, аль эсвэл түүнтэй дүүцэх хүч зүйлтэй. Магадгүй мас урлах бодис хэрэглэх гэдэг тэр сөрөг зүйлүүд рүү уусаж орох маш өндөр эрсдэл байгаа. За саяных бол сошиал медиа хэрэглэж байгаа хүн болгон дээр мэдээж тохиолдох зүйл биш л те. Зүгээр энэ цаашаага яваад байх юм бол ийм саяны өкслөнгийн хэлдэг шиг өтгөрийн тойрог гэдэг зүйл рүү орох боломж бол байгаад байна те. Ийм зам бол байгаад байна гэж. Тэгээ яг саяны ярьсан жишээ өсвөр насны хүүхдүүд дээр аваад үзэх юм бол бүр хүн дээр болж байгаа байхгүй юу? Ялангуяа нөгөө өсвөр насны үед хүний сэтгүүн онцлог гэх юм бол илүү өөрийгөө нийгмийн одоо хүрээл дунд орж илүүтэйгээр нийгмийн харилцаан дундаас өөрийгөө олж идэг үе учраас нөгөө нэг хэрвээ хажууд нь байгаа зурагтаар үзсэн ч юм уу эсвэл одоо тэр нөгөө сошиал медиа платформудаар үзэж байгаа гой сайхан ихч нар шигэ болох тэр хүсэл нь илүү их байж идэг үе байхгүй юу?
Тэгээд ирэнгүүт ялангуяа эмэгтэй охтуудын хувьд аваад үзэх юм бол өөрийгөө гадна талаас нь маш их голдог. За миний хамарч тийм юм байна, миний нүүрч тийм юм байна. Тэр брендийн цүнхэн надад байхгүй ингэхгүй байна. Гоё тийм 3 камертай утас барьмаараа ингээл ерөөсөө ийм зогсоо зайгүй өөрийгөө голох. Тэгээд нөгөө нэг дөнгөж бүрлдэж би болж байгаа би хүн болох гээд явж байгаа хүмүүсийн хувьд энэ бүр нэм сэтгэл зүйн шарах үүсгэх хэмжээнд аваачаад байцдаг. Тэгээд одоо хоолны хоолоо ингээл хасаж эхэлдэг. Гоё би гайбартай болох гээд ч байт юм уу. Гэх мэтчлэнгээр нилээн л хүндрэлүүдийг бол үүсгээд байна. Харагдаж байна. Харин тийм тий. Тэгээ өөртөө итгэх итгэл тэгвэл яагаад тийм их чухал юм бэ? Сошиал медиа бидний өөртөө итгэх итгэлийг маань багасгаад байна. Харьцуултын замаар тий. Өөрөөсөө сошиал медиач багасгаад байгаа юм биш. Бид нэр өөрсдөө бусдад харьцуулан өөртөө итгэх итгэлээ бууруулад байна гэдэг. Тэгвэл өөртөө итгэх итгэл яагаад тийм чухлаар тавигдаад байгаа асуудал юм. Тэгэхээр өөртөө итгэх итгэл маань бид нэр аливаа зүйлийг хийх хамгийн гол үндэс суурь болж идэг тий. Аливаа зүйлийг оролдож үзээд алдах юм бол дахиад оролдож үзэх. Дахиад ингээд давтан оролдож үзэх. Тэгээд эцэст нь суралцаж явсаар байгаа тэр зүйлээ бүрэн гүйцэд хийж чаддаг болох гэдэг тэр замын хамгийн эхлэл бензин болж байгаа зүйл нь өөртөө итгэх итгэл гэдэг зүйл байгаа гэдэг. Гэтэл энэ өөртөө итгэх итгэл гэдэг зүйлээ хүн алдчихж байгаа бол аливаа зүйлийг оролдож үзэхээс айна. Оролдож үзэхээс айна гэдэг маань ерөөсөө л цаашдаа тэр зүйлийг хийж амжилтанд хүрч чадахгүй л гэдгийн эхлэл нь аахгүй юу тийм. Тэгэхээр хамгийн үндэс суурь маань энэ өөртөө итгэх итгэл гэдэг зүйл байгаа учраас маш чухлаар тавигдаад байгаа зүйл болчихж байгаамаа. За тэгэхээр бас нөгөө талаас хит их өөртөө итгэлтэй хүмүүс одоо сошиал медиагийн нөлөөллөөр гарч ирж байна л та. За хит их өөртөө итгэлтэй хүмүүс маань өөрийгөө дагж байгаа нөгөөний олон одоо дагагч нараасаа тийм олон дагагч нарын хэлж байгаа урмын үгээс олон дагагч нарын хэлж байгаа магтаалаас ингээд өөртөө итгэл нь ингээд шаттай дахиад яваад л байна. За тэгвэл яагаад хит их өөртөө итгэх итгэл бас сөрөг зүйл болоод хөөрчж байгаа юм бэ гэхээр хит их өөртөө итгэх итгэл нь бусдын үзэл санааг тоохгүй байх, бусдыг өөрөөсөө доогуур үнэлэх буюу энийг яг сэтгэл судлалын нэр томьёогоор нарциссист зан авир гэж нэрлэдэг. Би бусдаас илүү гэдэг тэр мэдрэмжийг нь байнга төрүүлж идэг гэсэн үг. Тэгэхээр би бусдаас илүү гэж бодож байгаа хүн маань хүнтэйгээ харьцаж байгаа шиг харьцаж чадах уу? Хүний гаргаж байгаа алдааг хүлээн зөвшөөрч чадах уу? За сөрөг болон эрэг зүйлүүдийн хоорондын ялгааг зөвхөн өөрөөхөө үнэлээд бусад хүмүүсийн үзэл санааг тоохгүйгээр хандаад байх эрсдэл гарч ирэх нь байна. Гэх мэтчлэн бас маш олон зүйлүүд байна те. Тэгэхээр мэдээж өөртөө хит их итгэлтэй зөвхөн миний зүгээ бодоод идэг хүмүүсийг бусад хүмүүст иргэдээ байлгахыг хүсэх болов гэвэл эргэлзээтэй асуудалтай зүйл болно те. Тэгэхээр нөгөө талаас хит их өөртөө итгэл нь гоё сайхан аливаа зүйлийг хийж үзэх тэр итгэл мэдрэмжийг төрүүлж идэг ч гэсэндэ дан байдлаараа таныг бусд хүмүүсээс хүндэрүүлсээр байгаад эцэст нь дахиад хин нэгэнд таалагдахгүй хин нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа мэдрэмжинд иргэн орхол эрсдэлтэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хит их бусдын хэлж байгаа магтаал сошиал медиа дээр хит их тавигдж байгаа тэр магтаал сайшаалуудад автчихгүй хүн шиг мөн хит их өөрийгөө харьцуулаад байхгүй болчихгүй хүн шиг дунд нь оршино гэдэг зүйл бас яригдах хэрэгтэй болж байгаа тийм. Тэгэхээр яг энэ сошиал медиа нарциссистуудыг бий болгоод байна уу? Эсвэл нарциссистууд илүү их сошиал медиа дээр тийм хүчтэй байгаад байна уу? Бас л судалж нотлоход хэцүү л асуудал юм. Гэхдээ яалтчгүйгээс үнэн болохоор юм хоёр талтай байгаа юм. За тэгэнгүүт яг энэчнээс хоёулагийн эргэлтийн цэг буюу сошиал медиа дандаа бидний амьдралд сөргөөр нөлөөлөд идэм үү гэвэл бас үгүй байгаа шүү дээ, тий? Эрэг нөлөөллүүдийг яриа. Тэгээ. За хамгийн наадлагын жишээ гэхэд сайхан болсон талбай дээрх жагсаал биш үү тий. Тэр жагсаал бол ерөөсөө сошиал медиа байгаагүй байсан бол баг болох боломжгүй жагсаал тий. Өмнө хин нэгэн тэр жагсаалыг зохион байгуулаагүй. Гэрвэнтэл хүмүүс гараад ирсэн гээд байгаа тий. Гэхдээ энэний үнэн худлааг нь би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэрвээ үнэхээр хин нэгэн зохион байгуулаагүй дөнгөж өчигдөр болсон үйл явдлын улмаас тэр жагсаал зохион байгуулагдсан гэвэл тэр бол сошиал медиагийн гайхамшигтай нөлөө тий. За тэгээд түүний үндсэн дээрээс маш олон хүмүүс нэгдэж үзэл санаагаа илэрхийлснээр өөрсдөө хүссэн үр дүндээ хүрч чадсан гэдэг бол нийгмийг нэгтгэж байгаа олон хүнийг нэгтгэхэд эрэг үр дүнд хүрч болох юм байна гэдгийн том жишээ. Тэгээ бас түүний хамгийн гол шалтгаан байлаа шүү дээ. Яг зөв. Энэ тал дээр нөгөө судалгаа хийгээд үзсэн чинь
энэ одоо сошиал медиа тэр нөгөө аюул одоо осол олон түмнийг хамарсан одоо юу гэдэг чинь галт төмөр байдаг ч юм уу тийм цунамич байд юм уу тэр одоо хөнөөлтөө явдлуудын үед илүүтэйгээр тэр олон хүмүүсийг нэгтгэхэд маш тийм чухал зангилааг бий болгож идэг гинэ. Яг үг гэхээр одоо сошиал медиа ашиглаа бид нар мэдээллүүдээ бие биендээ түгээж чадчихэдэг. Маш богинохон хугацаанд маш олон хүнд. За нөгөө талд нь гэх юм бол одоо юу гэдэг чи бие биендээ хэрэгтэй зүйлээ шеэрлэх ч юм уу те. Одоо магадгүй надад ус байгаа бол ус байгаа гэж ингээд хувраад ч юм уу. Яг энэ нөгөө нэг аюул данал биднэрт ингээд массаар мэн тохиолдсон байгаа үед ийм нэг нэгтгэх хүчин зүйл байгаа нь эргээд нөгөө олон хүмүүсийн тэр нөгөө итгэлцэл нэгдлийг илүү тийм бат бөх хүчтэй болоход нөлөөлж идэг гэсэн ийм сонирхолтой судалгааны үр дүн байна. Тэгэхээр яалтчгүй бас үгүйсэхэд хэцүү. Бидний одоо нөгөө нэг бас нэг сошиал медиа бидний амьдралд хүчтэй гарч ирсний нөлөө гэх юм бол хотын соёл гэдэг ч юм уу нэг тийм ёс зүйн асуудал ч юм уу ингээд нэг айгу тэгцэрч эхэлсэн шүү дээ тий. Өмнө нь бол одоо хаа явсан газраа ингээл бие засчдаг тэгснэ шүлс нус тэр ингээл хамаагүй хайчдаг ч байт юм уу ногоон гэрэл цагаан шугам гэдэг ойлголт огтоосоо байхгүй яриад ч хууль дүрэн байгаад ч зохицуулж чаддгүй байсан зүйлийг одоо бол нэг хүн утасныхаа камерыг гаргаж ирээ лайв хийчихэд л тэр хүнийг бол байхгүй болгож штэ тий. Яг тийм тий. Бас нөгөө нийгэмд ирж байгаа дандаа сөрөг зүйл ирээгүй байгаад байгаа байхгүй юу? Илүү нөгөө тэгцлэх хэрвээ үүнийг яг нөгөө нэг зөв залуурдаж, чиглүүлдэж чадах юм бол маш богинохон хугацаанд бид нэр тэгцэндээ орох боломжийг энэ сошиал медиа биднэрт олгож байгаа. За яг энэ ч нөгөө түрүүний яриад байсан инфлюенсерүүд маш чухал нөлөө үзүүлж болохоор байгаа юм. Энэ хүмүүсийн бол нөлөө одоо нийгэмд баг дээхэн үед нөгөө лам багш нарын нөлөө айгүй хүчтэй байсан гэдэг шиг одоо бол энэ инфлюенсеруудын нөлөө бол маш айхтар байна шүү дээ, тий. Ихэнх маркетингийн үйл ажиллагаанууд бол инфлюенсерүүдээр явж байна. Тэгэхээр бас нөгөө талаас нь авах юм. Тэгээ тэр инфлюенсер гэдэг байгаа хүмүүс нь яагаад инфлюенсер болоод байгаа юм буюу яагаад тэгж олон дагагчтай болоод байгаа юм. Яагаад хүмүүс тэр хүмүүсийг дагаад байгаа юм гэхээр бас л нөгөө бусдыг өөртөө харьцуулах гэдэг нөгөө мөн чанар нь хүний дотор явж байгаа байхгүй тий. Бусдыг өөртөө харьцуулаад энэ хүн надаас илүү хийж бүтээж чадчихээн. Би энэ хүнийг ардаас нь дагаад энэ хүний үзэл бодлыг нь өөртөө шингээж энэ хүний явсан замналаар явахынсан гэдэг жижигхэн ч гэсэн хүсэл эрмэлзэл тий. Аль эсвэл өөрийнх нь үзэл санаатай нийцдэг зүйлийг ярьдаг учраас ойлголтын хувьд тэр хүнтэй тэнцдэг учраас бас дааж байна тий. Тэгэхээр бас л нөгөө нэг тэр хүнийг дагаад байгаа инфлюенсерүүдийг инфлюенсер болгоод байгаа нь түүнийг дагж байгаа хүмүүсийн мөн чанарт нь байгаа даа. Тэр хүн яг үнэхээр туйлын төгс хүн юм уу гэвэл үгүй шүү дээ. Туйлын онц сайн хүн юм уу гэвэл үгүй. Зүгээр л тэр хүнийг дагж байгаа хүмүүс нь л тухайн хүмүүсийг тухайн түвшинд навааччихад байгаа. Тэгвэл одоо энийг нөгөө маркетингийнхан маань сайхан ашиглаж байна л та. Ерөөсө төлбөртэйгөө сурталчилгаа хийлгүүлж байгаа байхгүй тий. Гэтэл энийг нөгөө дагж байгаа хүмүүс нь энэ хүний үзэл бодол надтай нэлээд төстэй байд юм чинь. Магадгүй энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь надад ч гэсэн таарч магадгүй шүү дээ гэдэг бодлыг өгч чинь тий. Гэтэл тэр нөгөө инфлюенсерийнх нь үнэлэмж, хим хэмжээ болон өөрийн гэсэн тэр ёс зүйн хим хэмжээ хэр байдаг вэ? Дагагч нар нь яг бүгдийг нь бодтой мэддэг болов гэвэл үгүй л дээ тий. Тэгэхээр яг тэр дагаад байгаа хүнийхээ хийж байгаа юм болгоныг нь даган дүүрэх, хийж байгаа юм болгонд нь нэгдэх гэж оролдох гэх мэтчлэн бас нөгөө талынхаа сөрөг зүйлүүд нь дагаал гараад ирж байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бит хоёрын хэлэх гээд байгаа мессеж нь бол энэ бүх зүйлүүдээс ерөнхийдөө бол холдооч ээ, тархиа холдуулаач ээ. Энэ бүх сөрөг нөлөөллүүдээс ингээд амьдралаа яагаад бүр ингээд огт байхгүй болгож болохгүй байгаа юм бол огт байхгүй болгоно гэж төсөөлөхөөр аимшигтай санагдаж магадгүй. Манай найзууд байхгүй биш үү? Би сошиал медиа дээр л найзуудаа харьцаж чадчихна. Би маш олон мэдээлэлээс хоцрох гээд байна шүү дээ. За би өөрийгөө илэрхийлж чадахгүй шүү дээ. Намайг аль хэдийн маш олон хүмүүс дагдаг шүү дээ. Аль эсвэл миний бизнесийн хамгийн гол явж байгаа одоо энэ миний бизнесийн ашиглаж байгаа хамгийн гол хэрэглэгдэхүүн нь энэ сошиал медиа байгаад шүү дээ. Миний маркетинг ерөөсөө л энэ дээр байна. Эсвэл миний бизнес ерөөсөө онлайнаар энэ сошиал медиа дээр байрлаж байна. Энэгүүгээр бол миний амьдрал үгүй болцсон юм шиг байгаад байгаа байхгүй тий. За үнэхээр хийж байгаа бизнес болон тэр амьдралд нь чухал үр гүйцэтгэж байгаа буюу тэр нөгөө мөнгө санхүүтэй холбогдож байгаа зүйлсийг бол болооч
гэж хэлэх нь хэцүү те. Яагаад гэвэл тэнцээ бизнес гэдэг өөр харилцаа угаасаа явж байгаа учраас босод нөгөө зүгээр энгийн хэрэглэгч нарт үзүүлж байгаа сөрөг нөлөө тэнд бизнес явуулж байгаа хүнд нөлөөлж байгаа юу гэвэл бас мэддэхгүй асуудал те. Энэ талаар бас их асуудалж үзэх хэрэгтэй. Тэгэхээр зүгээр нөгөө энгийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжилж байгаа зүйлүүд төр за найзуудтайгаа холбогдож чадахгүй байж тээ гэдгийг үгүйсгэл та. За яагаад найзуудтайгаа зөвхөн сошиал медиа платформодоор холбогдох гээд байгаа юм бэ? Яагаад заавал Facebook, Instagram холбогдох гээд байгаа? Зүгээр WhatsApp болон Viber гэх мэтчлэн энгийн Skype гэх мэтчлэн те. Энгийн харилцааг хэлбэрчлэх зорилготой үн өртөг багтай ийм сувгууд байхад яагаад эдгээр сувгуудыг ашиглаад найзуудтайгаа холбогдож болохгүй гэж цаана нь өөр шалтгаан байгаа даа шүү гэж асуумаар байгаа байхгүй те. Зүгээр л найзуудтайгаа холбогдмоор байна гэдэг хаалтаар цаана байгаа сая бит хоёрын ярьдаг зүйлсийг авмаар байгаа мó. Нөгөөдөө мэдээлэлээс оцрох гээд байна шүү дээ. Тэгвэл сошиал медиа дээр үнэхээр үнэн бодит мэдээллүүд дандаа байдаг юм уу? Ихэнх нь шар мэдээ байдаг юм шиг надад санагддаг байхгүй. За яагаад тэгж санагддаг вэ гэхээр угаасаа худал мэдээ үнэн мэдээнээс 7 дахин илүү хурдаар тархдаг гэдэг судалгаа байгаа тийм. Яагаад хүмүүс худал мэдээг илүү тархаагаад байд юм бэ? Яагаад хүмүүс үнэн мэдээг тархаахгүй үлдээчт юм бэ? Мэдчлэн дараа асуудал зөндөө байгаа тийм. Тэгэхээр энэ мэдээллүүдийг авмаар байгаа мó? Энэ худлаа мэдээллүүдийг л сошиал медиагаас авмаар байгаа мó гэхээр бас л цаана нь өөр шалтгаан байгаад байгаа байхгүй тийм. Магадгүй саяны тоог дийлэн хүмүүс нь мэддэг л баг. Дандаа л сошиал медиа дээр худлаа мэдээ явж идэг штэ. Дандаа л хэрүүл маргаан сөрөг уур амьсгал байдаг штэ. Гэдгийг анзаардгийн мөртлөө тийшээгээ яваад орчоод байдаг. Тэгэхээр цаана нь нөгөө нэг өөрийнх нь дотроос үсээд байгаа хүслээ биелүүлэх гэсэн шалтгаан байгаад байна уу гэдэг дахиад асуумаар байгаа тийм. Тэгээд бодоод үзэхээр одоо сошиал медиа дээр байх шалтгаан ерөөсөө үлдсэнгүй л те. Сошиал медиа дээр би яг юу хийх гээд байгаа юм те. Мэдээллүүдийг цаг үеэсээ хоцрохгүй байя гэх юм бол аль бие усны их сурвалжуудын өөрсдөө бүгд вебсайт болон гар утасны аппликейшнтэй болсон. Тэдгээрийг нь ороо шалгахад мэдээллээс хизээж хоцрохгүй байх боломжтой байгаа те. Найзуудаасаа гэр бүлийнхэнтэйгээ айлсвал хол зайтай байгаа хүмүүстэйгээ уулзмаар их юм бол царайгаа хармаар их юм бол зүгээр энгийн дуудлагын аппликейшн вебүүдийг ашиглаж болохоор өөр яг одоо юу хүсэж байгаа юм бэ? Сошиал медиа дээрээс те. За одоо сошиал медиа дээрээс ганц үлдчихэж байгаа юм нь худалдаан авалтыг хийх л гэдэг зөвхөн одоо зүйл үлдчихэж байгаа юм л та. Яг тэгэхээр сошиал медиа маань бид хоёрын хэлсэн бизнесүүд өөрсдөө маркетинг хийгээд борлуулалтаа нэмэгдүүлэх гол их сурвалж болцсон байна, хэрэглэгдэхүүн болцсон байна. Тэгвэл тэрийг нь авах хүмүүс нь мэдээж байгаа шүү дээ те. Сошиал медиаг ашиглаад Facebook-ийн пэйж болгон өөрөө дотроо shop гэдэг функцтэй болцсон байна. За e-commerce сайтууд гарч ирээд одоо вебсайтыг худалдаж авч байгаа хүмүүс вебсайтыг түрээсэлдэг болсон байна. Гэх мэтчлэн давуу талууд байгаа. Тэрийг нь ашиглахын тулд одоо ерөнхийдөө сошиал медиаг бараг хэрэглэх гээд байгаа байхгүй тийм. Гэтэл одоо энэ маань нөгөө нэг сонсож байгаа хүмүүсийн маань сошиал медиа хэрэглэдэг шалтгааныг энэ би гаргаад ирсэн байж бас магадгүй. Тий наад чинь миний ерөөсөө сошиал медиа гэдэг шалтгаан. Би ерөөсөө сошиал медиа дээрээс худалдаа авалт хийх гэж орд юм аа гэж магадгүй. Тэгвэл таны Facebook чинь яг одоо хідэн найзтай бай. Хідэн хүнийг нь та тэнцэнээс дагдаг бай. Тэр дагж байгаа хүмүүс чинь та сошиал медиа платформууд дээрээс худалдаа авалт хийх гээд скролж хооронд чинь танд харагдаад байгаа шүү дээ. Хийж байгаа постуудыг нь та уншиж л байгаа, хийсэн зургуудыг нь харж л байгаа. Та бүр өөрөөсөө хүчин чармаалт гаргаад өөрийгөө харьцуулаад постуудыг ямар гоё юм бэ гэж бодохгүй байгаа байж магадгүй. Гэтэл таны амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанууд чинь гаргаж байгаа шийдвэрүүд чинь бодлууд чинь 95% нь ухамсар болон ухамсаргүй дундлын түвшинд байгаа тэр нэг ухамсарлуу орж гарсан байдалтай байдаг сэтгхүүдээр явагдаж байгаа зүйл байгаа. Тэгэхээр та өөрийгөө бүрэн удирдаад байдаг ухаалаг өстой цэвэр 100% рационал буюу оюунлаг одоо байгалийн бүтээгдэхүүн гэж бодож ивэл маш том эндүрж байна те. Ерөөсөө та тэр мессежүүдийг өөрийнхөө далд ухамсар буюу өөрийн дотор тэр ингээд өөрөө анзаарахгүй байгаа тэр нэг агуулгатай хийгээд л байгаа гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй болчихж байгаа юм л та тийм. Тэгэхээр энэ хийгээд байгаа агуулгад байгаа мэдээллүүд маань агуулгад байгаа мэдрэмжүүд маань тийм энэ нөгөө сошиал медиаг ашиглаж байгаа үед маш олон бодол болон харьцуулалтаас маш олон мэдрэмжүүд үүсэж байгаа тийм. Өөрийгөө бусдад харьцуулаад хэмжээнд нь хүрэхгүй байх юм бол тэнд готрол байгаа, гомдол байгаа, уур атаархал байгаа. Тэр мэдрэмжүүдийг хадгалаад дотроо хадгалаад яваад байна гэдэг маань өөрөө цаашдаа бит хоёрын нөгөө өмнө хэлжсэн та хэрвээ ийм мэдрэмжүүдийг мэдрэх юм бол цаг тухайд нь гаргаж байгаараа тэгэхгүй бол сүүлд нь сөрөг үр дүнгуудыг авчирдیں۔ Шүү гэдэгтэй дахиад л уйлдаад ирж байгаа та. За ер нь ингээд би зогсъё. Энэ сэдвийг бүр үнэхээр маш их хүсэж ярих ёстой гэж ятгаж ярьсан сэдв учраас бүр маш
яриад байна. Тэгэхээр ер нь одоо би зогсчих байна гэж. Тэгээд одоо ингээ анзаараад үзэх юм бол яг сүүлийн одоо за миний мэдэрч байгаагаа шүү дээ тий. Хүчтэй мэдрэгдэж байгаа сүүлийн нэг 6 7 жилд ч юм уу амар тийм ганцаардмал хүмүүс айгуух болсон. Ингээд амар их тийм нийгмийн одоо мэддэг юм айгуу олон таньдаг хүнтэй. Одоо жишээлх юм бол за би Facebook дээр нэг 500 орчим найзтай байлаа гэж бодоход би тэнчнээс 300 орчмынх нь өдөр тутмын амьдрал нь ийм бла бла тэр хүний сонирхол нь ийм эн чинь нэг тийм штэ гэдэг нэг юм танихгүй танилуудтай болсон. Энэ бол магадгүй сошиал медиа байхаас өмнөх түүхийн бүхий л цаг хугацаанд бараг л тийм нөгөө нэг од мод юунд байгаагүй л бол ийм олон хүнийг таних боломжгүй байсан баг. Тэгэнгүүт бид нар түүхэндээ анх удаага маш олон хүмүүсийн мэдээллийг тархиндаа хадгалж байна. Айгүй олон хүмүүсийг таньж байгаа юм шиг тийм одоо байна. Гэхдээ бид нар бүгдээрээ сэтгэл зүрхэндээ тэр ганцаардал гэдэг одоо бүхий л сэтгэл зүйн асуудлуудын суурь болж идэг, нөхцөлдүүлж өгч идэг мэдрэмжийг мэдрээд яваад шин. Тэгвэл энэ яг юунаас болоод байгаа юм? Гэт үзэнгүүд айгүй инээдтэй сонирхолтой. Тэнгүүдээ хамгийн гол бид нар ингээд одоо юу гэдэг чинь өдөржингөө ажилдаа завгүй байлаа интернет орох одоо фейсбુક гэж юм шалгах юм нөхцөлгүй завгүй явж илаа л та. За тэгээ за нэг 5 минут энийг нэг ингээд шалгачихъя. За энэ чинь ер нь юу болов? Миний найз нар ер нь юу хийж ийн гэл ингээд тагнуулч юм байрсанаас ороод ингээд гүйлглээ. 5 минут хизээч 5 минутаараа дуусахгүй. Гэ бүр шигдээд яваад орчдөг. Цаг хугацаа бүр ингээд тий цаг хугацаа урсаал тэл нэг мэтгэд ингээд нөгөө төлөвлөж исэн ажлууд байхгүй, олигтой тийм харилцаанаас авдаг шиг эерэг мэдрэмжүүдийг авцсан юм байхгүй. Гэтэл харилцаа гэдэг чинь бас шал өөр л зүйл хийж идэм байна л да. Хүн яг хүнтэйгээ одоо юу гэдэг чинь нүднийхээ тэр контактыг үүсгэж ийж одоо нүүрнийх нь хувирлыг нь ажиглаж ийж яг тэр нэг эерэг дулаан мэдрэмжүүдийг аваад тэнцэнээсээ нэг тийм ганцаардаагүй нийгмээс тусгаарлагдаагүй юм байна шүү гэдэг мэдрэмжээ өөр авч явж идэм юм. Гэтэл яг бид нар одоо харилцаа холбоог хөнгөвчүүлж гин гэд ярьж байгаа энэ сайн тал үүсэхгүй боловч эргээд яг нөгөө 100% бодит тэр хүнтэйгээ ингээд боддоор харилцаанд ордог шиг мэдрэмжүүдийг хүнд өгдөггүй гэвэл үгүй л юм байна л да. Тэгээ яг зайлшгүй юм хол байгаа тохиолдлуудад одоо юу гэдэг чинь алсаас ингээд харьцаж байгаа нь одоо ийм холбоо тогтоогоод субъектив сайн сайхан байдлыг бий болгохыг үгүйсэхгүй гівчиг нөгөө нийгмээс тусгаарлагдаад байгаагаас үүдж байгаа тэр сөрөг мэдрэмжүүдийг бас ерөөсөө арилгаж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг бид нар энэчээ өөрсдөө нэг юм ухамсарлах зай гаргаж ирж байгаа. Хүү нэрээ эн чинь одоо юу болоод байна вэ гэдгийг гаргаж ирж байгаад ер нь цаашдаа би яавал зүгээр юм бэ гэдгийг анхаарах хэрэгтэй зайлшгүй юм эргэлтийн зэг дээр л байгаа юм шиг санагдаад байгаа юм. Яг тийм. Яг бодит амьдрал дээр хин нэгэнтэй харилцааны асуудалтай боллоо гэхэд тэр харилцааны асуудлаа бодит амьдрал дээр шийдэхээс илүүтэйгээр асуудлаас үүдсэн стрессээ байхгүй болгох хэрэглэгдэхүүн нь бас сошиал медиа болчихж байгаа байхгүй тийм. Ерөөсөө ажил дээрээ магадгүй стресстэй ажилтныхаа хүнтэй харилцааны асуудал үүссэн бол хоёулын харилцааны асуудлыг яаж шийдвэрлэл цаашдаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдээ ярилцаа суухаас илүүтэйгээр тэр стрессийг хамгийн хурдан, хамгийн амархан байхгүй болгож байгаа зүйл болох сошиал медиа дээр пост хийх, аль эсвэл сошиал медиа дээр хин нэгний оруулсан зүйлийг харах, аль эсвэл ерөөсөө хүн болгоны нийтлж байгаа нийтлэл дунд нь ингээд ороод живээд асуудлыг бодохгүйгээр анхаарлаа өөр тийш хандуулах гэдэг энэ амархан зүйлүүд байгаад байгаа учраас тийшээгээ бас шууд хайгаад явцдаг. Тэгээд бодит амьдрал дээрх асуудлуудаа шийдэхгүй хойноо хураагаал яваад хаар чи мэдээж тэр хүн сүултээ ганцаардах болчихж байгаа байхгүй тий. Өөрийг нь ойлгодог хүн бодит амьдрал дээр байхгүй юм шиг санагдаад ерөөсөн амьдрал дээр нь өөрийг нь ойлгож байгаа хүмүүс нь сошиал медиа дээр байж идэг. Тинчэнээс урамшууллыг авч дахиад л явдаг. Тэр мөрчлөг рүүгээ л орох готлаа юм л та тий. Харин ядгийн наазах нэх юм бол найзууд одоо ингэ л уулзчаал айгүй уулзаагүй удцсан би нэгээ сан зүүваа гэж байгаа л тэгэл нүг яг амьд харилцаа үүсгээл ингээл яриад тижигснал уцаа гаргаж ирэл зураг аваад баг тэр зургаа дараад уулзсан гэдгээ нотлоод нөгөө платформудаа оруулж тавих нь илүү чухалж болцсон юм шиг тий. Тэр зураг нь гоё гарахгүй болвол яг яах гэж байгаа юм. Яг тийм. Тэгээд за зураг гоё гарахгүй байна гэж одоо уцаарлж жаахан ундуудж байгаа хүмүүстэй ч зөндөө таарлаа.
Тэгээ тэр үеийн уур амьсгалд маш сөрөг нөлөө үзүүлж байгаа юм л та тий. Ерөөсөө хідэн хүн уулзах гад гой байх гад ирсэн чинь дунд нь ноцоо гаргаад муухай зураг авснаа тэрэндээ уурлаад харж аваад ихэнд гоё ахаа тий. Тэгээ яг бит хоёр бол хоёулаа Facebook, Insta аль алийг нь итгэхгүй ашигладаг төрлийн хүмүүс. Тэнгүүт судалгаанаас аваад үзэх юм бол ингэж итгэхгүй ашигладаг буюу одоо өөртөө нэг их зураг хийдэггүй, влог хийдэггүй одоо юм хүн биш яа байршуулдаггүй хүмүүс чинь илүү нөгөө сөрөг мэдрэмжүүдийг авах нь илүү байдаг гинэ. Тэнгүүд яг нөгөө эсрэг талд нь байнгын одоо YouTube дээр бичлэг оруулцдаг ч юм уу олон дагагчтай идэвхтэйгээр ашигладаг хүмүүст болвол эерэг мэдрэмжүүдийг илүүтэйгээр өгчээдэг. Тэнгүүд өнөөдрийн ярьсан дугаарууд илүү нөгөө сөрөг талаас нь бас дурддагдаад байгаа нь. Бас бит хоёрын нөгөө хувийн харах үнцэг нөлөөлж байгаа. Гэтээ мэдээж хэрэг судалгааны үнцээр ярьж байгаа. Тий. Аль болох тэр судалгаагаар гарч ирсэн сөрөг гээд байгаа үр дүнгуудыг хүн болгон битгий дахин давтаж хийгээч гэдгийг л сурталчлах гэдэг юм тийм. Хизээний эн чин сөрөг гээд судалгаагаар батлагдчихжээ. Олон тоон үзүүлэлтүүд гараад ирчихжээ. Тийм учраас байгаад лах юм бол тэр сөрөг тоог нэгээр л нэмэгдүүлэх гишүүн нь болж ийнэ л гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд одоо тэгвэл хоёул яаж сошиал хэрэглээгээ танах юм бэ? Хэрхэн зөв хэрэглэх юм бэ рүү орох уу? За тэгээ бас л нэлээд сунжирсан дугаар болж байгаа шүү байна. Тэгж. Гэтэ мэдээч хэрэг үр дүн чухал юм чинь яриад дуусгасан дээр ах. За би яг хувийн туршлага дээрээсээ ярьчвал арай зүгээр юм болов. Тэгээд тэрэн дээр хоёлаа толгуурлаад би болол ингэжсэн яг өсвөр насны үед болол мэдээч хэрэг яг бидний өсвөр насны дээр яг дөнгөж амар хүчтэй болж эхэлж байсан шүү дээ тий. Гарч ирээд тэгээд яхав Facebook-ыг бол Tetris тоглох гэж татлаа гэдэг шиг яг тийм хүн байсан. Тэгээд яхав өмнө нь бол бидний ах эгч нарт болон аав ээж нарт маань ийм зүйл тохиолдож байгаагүй. Энэ бол бидний хувьд ингээд айгүй шин зүйл байсан. Тэгэнгүүт яг нөгөө нийгмийн харилцааг айгүй сонирхдаг өсвөр насны маань үед энэ сошиал хэрэглээнүүд айгүй их хүчтэй болсон болохоор энэ утгаараа айгүй олон шинэ хүмүүстэй ингээд чаталдаг байсан шүү дээ бидний өсвөр насны дээр чинь. Яг ихэнх үедээ бол Yahoo Messenger-ээр ч тэр Facebook-ээр ч тэр ингээл нөгөө яг зүйлс мэддэг мөртлөөсөө ингэж ерөөсөө зориглож юм ярьж үзэж байгаа хүмүүстэйгээ чатлах байдлаар хинээ ингээд ашигладаг байсан. Тэнгүүд одоо тэр нь яг тухайн үедээ бол тийм нийгмийн харилцааг нөгж байгаа юм шиг мэдрэмж өгөөд тэнгүүд энэ нь ингээд дуртай болж эхэлж штэ тий. Угаасаа хүн чинь нийгмийн амьтын энэ чинь нөгөө харилцааг нь өдөөж байгаа зүйлд дурлах нь ойлгомжтой. За тэнгүүд хоёрдугаар шат буюу арай нэг юм томоочод ч юм уу одоо ингээд нэг өөрийгөө олох шатн дээр хүрээд ирж байгаа. Тэнгүүд яг нөгөө талд нь нөгөө сошиал медиа гэдэг зүйлч бүр амар тийм төгс хувилбар болж эхэлж байна л та. Бүхэл бүтэн одоо Instagram-ын октод гэдэг нэг тийм юу гараад ирж байна. Нэр гараад ирж байна. Тийм тэнгүүд нөгөө нэг зүйлсүүд нь эргээд яг нөгөө миний бие хүн болох үйл явцтай давхцаад яг таарчж байгаа хгүй. Тэнгүүд нөгөө нэг бит хоёрын дугаарынхаа туршид яриад байгаа сөрөг мэдрэмжүүд яг над дээр гарч ирсэн. Би ингээл өөрийгөө амар их харьцуулдаг, гоё сайхан биетэй хүмүүстэй ингээл харангуутаа ухамсаргүйгээр маш их хоолны дэглэмүүд барьдаг байсан, турыг гэж айгүйг боддог байсан. Миний нүүр яагаад ийм бөөрөнх юм болоо гэж бодож байгаа юм. Тэгэл ингээл яг өөрийгөө төрөл бүрээс нь ингээл гоочилж эхэлж байгаа байхгүй юу? Тэрний үндсэн дээрээс яг би нөгөө нэг өсвөр насны маань үе арай дууссан үедээ давхцсан учраас за хорвоо ертөнц гэдэг чинь харагдаж байгаа шиг байдаггүй. Бас цорын ганц зүйл нь одоо гоо үзэсгэлэн бишээ гэдгийг ингээд ойлгох нэг тийм сэхэрэх боломжтой үе дээр очсон байсан. Тийм учраас ингээд нөгөө хязгаарлалтуудыг өөр дээр бол хийж эхэлсэн л дээ. Тэгээд ихэнх ээлжиндээ бол Facebook-аа устгах ч юм уу ингээд зураг мураг бүх юмаа устгаад ерөөсөө ямар ч пост бичихгүй юу ч оруулахгүй байхаар ингээд нийгмээс арчигдах байгаа юм шиг мэдрэмж төрд юм байна. Яг тийм. Би ингээ байхгүй болчих юм шиг би хинч биш болчих юм шиг санагдал тэгэл майцтай байгаал гэхдээ яалтчгүй үзүүлж байгаа сөрөг нөлөөллүүд нь их байсан болохоор зургнуудаа устгасан одоо нөгөө нэг Facebook-ыг хаачч үзлээ, Instagram-аа хаачч үзлээ, ер нь бүгдийг л хэрэгсэн. Тэгээд эргээд тэрний дараагаас ингээд нэг юм зохист хэрэглээтэй болчихж байгаа байхгүй өдөрт нэг тэрэнд нэг тгийж айхтар ингээл гүйлгээл учир зүггүй их цагийг зарцуулаад өөрийгөө ингэж бусадтай харьцуулаад авахгүй нэг юм лимитиг бол өөртөө тогтооч боломжтой болчих тийм ээ. Тэгээд дараа нь эргээд харахад
тэрийг устгалаа гэд миний амьдралд өөрчлөгдсөн зүйл огтоосоо байхгүй. Харин ч би илүү олон цагийг илүү урт хугацааг өөрийнхөө хувь хүний хөгжил өөрийгөө олоход зориулсан илүү их доторлуугаа өнгөх илүү их анхаарлаа зориулахыг хүссэн үнэт зүйл дээрээ зориулахад нөлөөс юм болов уу гэж ер нь бол боддог. Яг судалгаануудыг ч гэсэндээ хараад үзэхэд та хэрвээ өдөрт 3 цагаас дээшээгээ энэ интернетийн орчинд зарцуулж байгаа бол таны сэтгэл зүйн эрүүл мэндэд бол тодорхой хэмжээний сөрөг нөлөөллийг үзүүлээд явж байгаа. Харин эсвэргээрээ зохист хэмжээнд хэд юм бэ гэхээр та нэг өдрийнхөө хэрэглээг бүр ингээд нэг өөртөө челленж болгоо тий. Нэг 21 хоногийн туршид 30 минут л би яг өдөрт хэрэглэнэ гэдэг нэг юм тогтоох гээд үзээрэй. Энэ ч болол нэг үүсээд байгаа сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг бол илтэд ингээд бууруулахыг та өөрийнхөө бие дээр мэдрэх болно. Тэгэд ингээд мэдэрчгээр цаашдаа нөгөө юм донтолттой юм шиг ингээл гүйлгээл гулгуулаад байдаг зуршлууд ч юм бол бас дагаад буурах хандлагатай байна. Яг тийм тий. Ерөөсө баг шууд болигээд болчих гайлах хугацааг нь багасгах замаар тий. Алдаж болох нь. За би бас яг хэрхэн сошиал медиагийн хэрэглээгээ багасгах вэ гэдэг дээр 10 жилийнхаа хамгийн сүүлийн анги 12 дугаар ангита. Одоо 5 жилийн өмнө байгаа байхгүй. 5 жилийн өмнө 10 жилийнхаа ангийн нэг хүүхдтэй нийлж аваад хоёулаа сошиал энэ Facebook, Instagram-ыг ерөөсөө ашиглах болыг гэж шийдэжсэн. Тэгээ бид хоёр тэр үед бол ерөөсөө шууд Facebook аккаунтуудаа, Instagram аккаунтуудаа хааж исэн байхгүй. Тэгээ түүнээс хойш би сая одоо 9 сар хүртэл гэхэр чинь 4.5 жилийн хугацаанд сошиал медиагаас ерөөсөө тэр чигтээ байхгүй болцсон. Ерөөсөө хэрвээ намайг хүслэн санджих юм бол би Facebook-ийн ангийн мессенжер чатнууд дээр би байдаггүй, групп чат дээр байдаггүй, группүүд дээрх мэдээллүүдийг би ерөөсөө огт хардаггүй. Хэмтсэн зүйлүүд бол хүмүүст анзаарэгддэг байсан байхгүй. Гэхдээ энэ нь надад ямар сөрөг юм авчирсан бэ гэхээр надад огт ямар ч сөрөг юм байгаагүй. Би мэдээлэлээс хизэж хоцорж байгаагүй. Зүгээр би ангидаа найзтай юм чинь найзуудаас л мэдээлэл авчиж байгаа юм. Аль эсвэл ангидаа найзгүй хүүхдүүд хүмүүс байж магадгүй тийм. Гэхдээ найзгүй хоёлыг зүгээр л хэн нэгэн рүү заалгаад аль эсвэл ойр дорнд юу болж байна гэд мессеж бичээд асуучгаад л бүх мэдээллийг 2 минутын дотор 3 минутын дотор бацаад авчиж байгаа байхгүй тийм. Тэр энэс сошиал медиагаас холдлоо гэд надад гарсан сөрөг нөлөө ерөөсөө байхгүй. Харин яг саяны хүслэнгийн хэлдгээр би сошиал медиа дээр байж идэг түгээмэл байдаг сөрөг комментууд, сөрөг постууд, юмыг буруу шаасан, шүүмжилсэн, аливаа зүйлийн бүхэл хар буруу юмыг нь харж одоо нийтлсэн нийтлэлүүд, тэр мэтчлэн зүйлүүдээс холдоод ирэнгүүт миний харж байгаа зүйл, миний бодож байгаа зүйлүүд маань дандаа өөрийн дотгошоогоо чиглэсэн. Аль эргэн тойрны маань хүмүүсийн дотгошоо чиглэсэн. Энэ хүмүүст би хэрхэн эерэг зүйлийг үзүүлэх үү гэх мэтчнэр рүү чиглэж эхэлсэн л дээ. Энэ нь өөрөө надад ихлээр амар их урамшууллыг өгсөн. Өөрийгөө илүүтэйгээр анзаараад ингэж болдсон байж тээ. Энэ зүйлээс ийм зүйлийг мэдэрч болдсон байж тээ. Яг хүмүүс хоорондоо илүүтэйгээр ингээд сошиал дээрээс биш амьдараа харилцаад гэсэндээ гоё байдсан байж тээ гэдэг зүйлүүдийг мэдэрсэн нь нөгөө талаасаа сошиал медиагаас улам татгалзах шалтгаан болж өгч чадчихсан. Тэгэхээр хамгийн эхлээд яг оролдоод үзээрэй. Зүгээр шууд боломжгүй штэ гэхгүйгээр оролдоод нөгөө талын амьдралын нөгөө талын зүйлүүдийг мэдрээд ирэх юм бол аяанда нөгөө сошиал медиагаас татгалзах нэг арга байж болох юм аа гэж. Нөгөө талаас бас өөртөө гаргах цаг нь нэмэгдээд ирэхээр өөрийгөө хөгжүүлэх дээр анхаарах боломжтой болдог. Янз бүрийн зүйлийг сонирхож байгаа бол оролдож үзэх, янз бүрийн тэмцээн уралдаанд бэлдэж байгаад оролцоход хүртэл хангалттай их цаг зарцуулах боломжтой болчихж байгаа байхгүй тийм. Тэр хэмжээгээр аливаа зүйлд оролцоод итгөх гаргаад байх нь бас өөрт урамшуул болоод за угаасаа л энэ сошиал медиа чи хэрэггүй юм биш үү гэж бодох нөхцөл нас болоод ирж ирсэн надаа. Тийм байна. Тэгээд мэдээллүүдийг би бас тэр үед сошиал медиа байхгүй болчоорч платформод ашиглахгүй болчоорч яах юм бэ гэж бодож исэн. Даанч тэрэн дээрээс надад ямар ч сөрөг нөлөө байгаагүй. Дандаа их сурвалжуудыг нэлээтэйгээр хайж олгождаг. За мэдээж нөгөө илүү бодиттой үнэнд ойр нийтлэлүүдийг гаргадаг мэдээллийг сурвалжууд юу байна вэ гэдгийг сошиал медиа хаахаас өмнө нэг сураглаад хайгаад олоод хатласлсан дээр бах л та. Тэгхгүйгээр юу ч мэдгүй шүү гарангуудаа за одоо яах вэ гэдээ бас сууж иж болохгүй баг. Тийм зүйлүүд байна да.
За тэгвэл хоёлаа юу ч гэсэн өнөөдрийнхөө дугаарыг дүгнээд базаад үндэслэе. Тэгээ. Үндэслэе. Аха. Шал өөр юм бодсоож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид хоёр өнөөдөр хувийнхаа туршлага за тэгээд судалгаанууд, шинжлэх ухааны үндэстэйгээр аль болохын сошиал хэрэглээ, түүний эргэн тойронд болж өнгөрөөд байгаа зүйлсийг нийгмийнхаа эргэн тойронд болж өнгөрөөд байгаа зүйлсийг аль болох бацаж хураангуулж ярихыг хичээлээ. Гэхдээ мөн энэ бол яг нөгөө туйлын үнэн зүйл бол бас шууд таныг сошиал бүх ингээл хайгуудаа устдаг цагийн 30 минут болго энэ бол муу гэж юусоо уриалж байгаа хэрэг биш шүү. Мэдээж хэрэг эцсийн сонголтыг таалахын. Гэхдээ хүн өөрөө юу хийгээд юунд цагаа зарцуулаад энэ нь эргээд надад яаж нөлөөлөд байгаа вэ гэдгээ хэрвээ та мэдгүй явж байгаа бол үүнийгээ мэдэж авах нь бас чухал учраас энэ сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд бас авах гээлийн ухаанаар хандахыг хүсье. Тэгээд эцсийн шийдвэрийг бол таал гаргана. Энэ байгаа гой цаг мөчөө илүү үнэтэй зүйлд зарцуулаарай гэж хүсье. Тэгээд дараагийнхаа дугаараар хэдүүлээ илүү гой сонирхолтой сэдвээр уулзцгаая. Ягт. Нэг зүйлийг эцэст нь хэлчихээд нөгөө сая баахан сошиал медиа маань сэтгэл гутрал руу авчина гэж сэтгэл гутралаа цаашаа бит хоёр ярихгүй явцсан шүү дээ. Хэрвээ сэтгэл гутрал гэдэг маань юу юм бэ? Сэтгэл гутралын талаар илүү сонирхмаар хамаал яг энэ дугаарын өмнөх дугаарыг та бүхэн сонсоод үзээрэй. Тэгээ энэ хоёрын холбоосуудыг илүү олж харах бах тий. Яг зөв. За тэгвэл дараагийнхаа дугаараар иргэн уулзъя. Түр баяр таа.